бүр нэг согтон шиг байна. Яах вэ? Өөрөө зүгээр зомби болцоо тэрнэс. За сэргээ. За. Let's go. За. Сайн уу мөхлөө байна. Энэ удаа та бүхэндээ зомбитой кино хөрөхээр бэлдсэн байна. Одоо цагт бараг л хамгийн гоё зомбитой кинонуудыг солонгос хийдэг болцоо гэхэд надад л маргаадах зүйл ерөөсөө алга. За тэгээд энэхүү кино маань 2020 онд анх гарч ирсэн. Alive гэдэг нэртэй кино байгаа. Яг та бүхэнд карантины тэр үеийг санагдуулсан нэг тиймэрхүү сонирхолтой кино байна. За тэгээд энэ удаагийн контентийг маань Vintage Mongolia Brokering компани хамтран өргөж байна. Энэ видеоны доор байгаа линкээр бүтгүүлснээр $50 урамшуулсан First Deposit бүртээ 50% бонус авах боломжтой. Мөн энэ сарын 20-нд Vintage Markets нь харилцагчтайгаа уулзгаар ивент зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь ямар ч үн төлбөргүй хүн болгоно нээлттэй. Тэгэд энэ ивентийнхээ үеэр хоорондоо демо дансаар арилжаахийн өрсөлдөх гэх мэт сонирхолтой үйл ажиллагаануудтай. Тэгээ мөн хүрэлцэн ирсэн хүн болгоно компани зүгээс бэлэгтэй ийм ивент болох юм байна. Тэгээ энэ ивентээр уулзцгаая. Харин одоо бичлэг рүү оръё. Энд үд хүртэл унтаад уцанд нь notification ирэх чимээнээс сэрж буй манай үеийнхний нэгэн төлөөлөл бол энэ киноны гол дүр Жун. Арай гэж нэг юм босоод нүр гараа угааж нэг ус уугаад ээжийнхээ захиасыг уншвас. Ээж өгүүлрүүн. Оройход ихчтэйгээ хамт дэлгүүр явж хүнсээ цуглуул эсбөгөөс гэрээс хөөгдөхийг санаасан байдаг. Тэгсэн манай он ч бүр геймер энтер болоо явчлаа шүү. RTX 4080 асаагаад нэг гүүхээр багийнхантайгаа холбогдоод удаагүй байтал найзууд нь зурагтаа асаадаа энтер гэхэн тэр. Асаагаад үзтэл мэдээ гарч байснаа гинтл тохиогоо болж ирхэн. Уцанд нь emergency message ирж гэрээсээ гарахгүй гэртээ байхыг анхааруулад байтал цонхоор хүмүүс хурцтай гүйлдэж эхлэхэн тэр. Энэ тэнд хүмүүс амь тэмсэн зүгтэж зарим нь бүр нэгэн рүүгээ дайрч хазаж жинхэнэ утгаараа өөмөө самун гэхэр зүйл болж байдаг. Байдал үнэхээр бистэж байгааг харан шоконд орж байтал гинт хаалгыг нь хин нэгэн тогшдог. Очоод хартал хинч байхгүй байхаар нь нэгэд харах гэтэл хөршин орж ирэнгүүтээ манай ах зомби болчлоо. Надад амьдрах газар байхгүй. Чи хажуудаа амьдруулаач энэ гэхэн тэр. Танихгүйнд мэдээж юу гэж шууд заа гэхв хурдан гар гэд хэлж дуусаагүй байтал нүд нь улаанаараа эргэж зомби болж хөвөрч эхэлнэ. Саяхан харсан зүйлсийн шокносоо гараагүй байтал одоо гэрийнх нүд нь өөрийг нийтэх зомби ороод ирсэнд мэдээж юу нүхтлээ. Золоор нэг юм хазуулгүй түүний гэрээсээ гаргатал өөр бүдүүн зомби ирж саяын зомби болсон нөхрийг идэж орхидог. Дахиад зомби ороод ирэхээс хамгаалж хөрөгчөөрөө хаалгаа хамгаалаад нэг энержи дринк уунгаа. Видео тоглоом дээр л байдаг зүйл жинхэнэ амьдрал дээр нь гарч ирээд бүх зүйл оронгоороо эргэж байгаад итгэж ятхан тэр. Энэ үед түүнд мессеж ирэх ба гэрийнхэн нь байдаг. Бид нэр аюулгүй газар байна. Чи заавал амьд байгаарай. Айл чатгаараа хичээдэг юм шүү гин. Манай хүн гэртэн байгаа бүх хүнсээ гаргаж ирээд өдрөөр нь тооцоод аль болох л олон өдөрт хугаана. Маргааш өглөө нэгэн мэрэгэн санаатаас ирдэг. Уцаа гаргаж ирээд тусламж хүссэн мессеж бүхий зургаа нийгмийн сүлжээнд постолж аврагдах боломжоо хайж эхэлнэ. Өөдөд байж бахаар гээд тоглож байтал мэдээж дүрмийн дагуу интернет эхлээд тасарна. Дараа нь цэвэр ус. Цэвэр усгүй хүнд мэдээж виски бол уух зүйл. Өдөр бүрээ видео болгож үлдээгээд цонхооч гаднаас нь харагдахааргүй болгож бүтээгээд сүүлчийн гомгоо идэхэд аль хэдийн 10 дахь өдөр болсон байдаг. Энэ үед түүнд аваас нь voice message ирнэ. Энэ мессеж дээр нь гэрийнхэн зомби болж хувирхан тэр. Өнгөрсөн хугацаанд түүнд амьдрах хүч өгч байсан гэрийнхэн нь аюулгүй байгаа гэсэн нь үгүй болж гэр бүлээ алдсан юм чинь мэдээж ямар л олиг байх вэ? Уурандаа гэрээсээ гараад хамгийн ихэнд таарсан зомбигоо юучгүй болтол нь балбаж эхэлнэ. Энэ чимээнээр нь мэдээж хэдэн 10 зомби түүн рүү ирнэ шүү дээ. Арай гэж гэртээ ороод хичнээн амьдрах хүсэлгүйч гэлээ бас зомби болох хүсэлгүй байдаг. Хоолчгүй, юучгүй, угаасаа үхээс хойшгээд хоолоогоо боомлж яг үхийн даваан дээр түүн рүү лазер тусгахын тэр. Арай гэж хүзүүнийхээ уянаас салж харвал зэрэглдэх байрны охин байдаг.
Охин манай хүнийг бодвол хамаагүй сайн бэлтгэлтэй байдаг гэх юм уу? Түүнд хоол өгөхөөр өөрсдийн байрны дунд олс холбох гээд бейсболын бөмбөгтэй уяа шидэгч хэтэрхий хол байх нь тэр. Харин Жун өөрийнхөө дроныг ашиглаж хоёр байрыг олсоор холбож охиноос хүнс авдаг. Гэтэл түрүүний бейсболын бөмбөнд байсан олсыг нэг зомби олно. Юугүйс сая танилцсан хөөрхөн охин руу нэг ах авирч эхлэхэд Жун аль чадгаараа сатааруулахыг хичээж байтал охин харин сайн нэг юм ухаан орж нөгөө ахыг чинь цохиж унгана. Оройн манай охин амьдрахын тулд ямар дахиад нөгөө охиноос хоол аваад байлтай юм бишгээд өөрөө хүнс олохоор гарна. Хөршиндөө орж нэлээд хідэн хэрэгтэй багаж хэрэгслэн тэр бас хоол хүнс олоод байтал мэдээж гэрийн эзнэн байж таарна шүү дээ. Хөршийнхөөсөө зүгтэж гэртээ орж ирээд олсон хоолоосоо идэж сайн нэг юм амьд гэдгээ мэдэрдэг. Маргааш нь урд байрны охиндоо олсон хүнс бас радиогоо явуулна. Бороо ороход савнуудаа гаргаж цэвэр ус энтертэй болоод хамт радиогоор ярилцсангаа гомын идэж мэдээд бас хөөрхөн харилцаа үүсгээд авнаа. Ингээд хэд хонж байтал зомбинууд улам л ширүүн болж эхэлдэг. Мөн тэд ч дахиад хоол олоход хэцүү гэдгийг ойлгоно. Жун охинд 8 давхрыг бий ажигласан. Зомби байхгүй. Тийшээ зүгтэж чадвал хоол олж чадна гэхэд нь охин зөвшөөрдөг. Ингээд хамтдаа байрнаасаа гарч замдаа таарсан зомбинуудаа хазуулчихгүй хон шиг зүгтэж явсаар 8 давхартаа эртэл тэндэнч мөн адил зомби байж таардаг. Өч төчнөөн зомби тэр ойрлоо дайрч бараг идүүлэхийн даваан дээр гинт нэг хүн тэдэнд хаалгаа онгоолж тэднийг оруулж амийг нь аварна. Тэгсэн харин нэг ажуши байх ба тэр хоёр цэвэр ус бас хоол өгдөг. Манай хоёр өлснөөсөө болоод шууд идэж байтал хоолн дотор нь ухаан алдуулах юм байсан болж таарах ба саяын ажушиг ихнэр нь зомби болсон. Тэрийг нь мэдсээр байж нэг өрөөндөө хадгалаад охин оруулсан. Манай ихнэр юм идээгүү өлсөж байгаа эдэр эрүүл хүний ухаанд байхааргүй зүйл ярьдаг. Энэ хооронд нь Жун сэрж буу тулган охиныг гарга гítэл ихнэрийгээ барьж байсан уяагаа тавьж орхидог. Бууга газар хаяад зомбиг барьтал нөгөө ах буцаад Жунийг алах гэхэд өрөөний хаалга эвдэрч ихнэр нь түүнийг барьж авна. Энэ үед охин бууг авч тэр хоёрыг буудаж өнөөдөг. Мэдээж энэ чимээнээр өв болон зомби тэднийг тойроод бүчгэн мэдээж шүү дээ. Охин Жунд бууг өгч зомбинд хазуулж байснаас одоо энд намайг буудаад өг гэхэд Жун бууг авч түүнийг буудахыг хичээгч мэдээж хүний ам хөрнө гэдэг байж боломгүй зүйл шүү дээ. Гэнтл нэстэг тэрэгний чимээ сонсогдно. Саяхан л амиа орлох гэж байсан хүмүүс амь тэмцэн байж дээвэр рүү гарахад юу ч байдаггүй. Өөрсдийн буунд үлдсэн бүх сумыг дуустал нь буудсан ч мэдээж зомбинууд дуусахгүй шүү дээ. Бүх зүйл яг дууслаа гэх агшинд айрмын нэстэг тэрэг барилгын доороос гарч ирэн тэднийг аварна. Нэстэг тэргэнд суугаад утсан сүлжээтэй болоход түүний стримийг үздэг хүмүүс болон найзуудаас нь дуудлага мессеж ирсэн байх ба өөрийнхөө хаягийг бичиж постлсан зурагныхаа ачаар одоо ингээд аврагдсан болж таарна. Ингэж энэхүү байдаг л нэг зомби нуттай хэдиж өсвөр үеийнхэн болон одоо цагт хамгийн сайн эцэг зомби survival кино дуусна. Сайн мөхлөө байна. Энэ удаа та бүхэндээ чи харт нэвшэгээ болдоо. Би твшээглээ. Яадаг хийдэж шээ. За. Энэхүү видеоны доор байгаа линкээр бүртгүүлснээр Фүү да унтаагүй мүү өнөөшөн. Унтаагүй мүү. Урд нь бол унтаагүй. Өнөөшн арай болоог. За. Мөн энэ сарын 20-нд Vantage Markets нь ивент зохион байгуулж байгаа харилцагчнартайгаа уулзах гээд. Харилцагчнартайгаа уулзах. Буцаад өмнө шигээ сууя. Өмнө шигээ сууя. Ингээд үү. Аа. За.